Бод мөндөр сувг тавтай морил би ол хөтлөгчийн хот. Хэргийн товч нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хуульч Агима бидэнд бэлтгэж өргөдөг. Өнөөдрийн дугаарыг аяллаа төвцөг Air Market, UAF Tech сургууль болон өмгөөллийн MBS Partners хуулийн фирм ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны од мөндөр радиогоор урч байна. За өдрийн мэндагий. Өдрийн мэнд төргий. Монгол дулаарахгүй л байна гэсэн. Монгол цас орж байна. Маш хүйтэн ханаа томооны үйлрэл эхлээд юуч болоод байгаа. Бүр цас орсон юм уу? Яриач ороогүй л те. Гэтэл ер нь оруул гайхахааргүй л байна. За энд бол аимшигтай халуун юм лээ. Хэцүү л биш. Халуун төвчдөг юм чи. За хэлс сэргээс. За өнөөдрийн хэрэг болохоор хоёлаа яг нь гарчгаас та бүхэн харсан байх хийс хэрэггээр үнэхээр бүр харамсалтай гонигтай түүх ярихаар бэлдсэн байгаа. Энэ түүхээс одоо хятадын хууль хяналтын байгууллагын харгас тогтолцоо алдаа дутагдал гэх мэт зүйлүүдийг сургамж болгон авч үлдэх юм да гэж бодож байгаа. Яг тэгэхээр энэ хэргийг өнөөдөр бол хятадын хуулийн сургуулиуд ер нь баг ялангуяа эрүүгийн чиглэлээр бол заавал үзэж судалдаг юм том хэрэг байгаа. Маш харамсалтай түүх байдаг. За энэ хэрэг рүүгээ хоёлаа шууд орчихъя. 1996 оны 4-р сарын 9-ний 1 өдөр бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөрсдөө засах орны нийслэл Хөх хотод хөгжилт хэмээх дөнгөж 18 нас хүрсэн хүүгийн хувьд жирийн нэгэн ажлын өдөр байсан. За хүү бол тухайн үед Хөх хотын нэг юм тамхины үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд орон ээлжийнхаа үеэр өөрийнхөө найз Ян Финтэй хамт хоолнд орсон юм байна. Ингээ хоолоо идчихэд хөгжилт үйлдвэрлэлүүгээ буцах замдаа одоо нэг өөр нэг юм даавны үйлдвэр ойрхон байдаг байсан юм байна л да. Тэр даавны үйлдвэрөөр ойролцоох нийтийн бизнес газрын хажуугаар өнгөрж явахдаа одоо тэр 0 руу орохоор шийдээд за ингээ орсон чинь маш аимшигтай дүр зургийг олж харсан. Тэгээд энд бол мэдээж жирийн иргэн хүн бол шууд цогцос хараад цагдаа дуудах нь ойлгомжтой шүү дээ. Яаж хүлээж авсан нь бол маш ойлгомжтой. Тэгээд тэр газар нь бол харанхуй байсан гэж ожголтны гэрэл асаажгаад тэгээд хувц сундар нь урагдсан ингээд нэг эмэгтэй хүн нас орсон байж болзошгүй байдалтайгаар олоод тэгээд цагдаа дуудсан байна. За ингээд жирийн иргэнийхээ үүргийг биелүүлэх гэсэн биш. Одоо яг энэ цагдаа дуудах шийдвэр нь энэ хүүгийн хувьд амьдралыг нь оронгоор нь эргүүлсэн юм аимшигтай мөч болон хувирсан байдаг. За цагдаа нар хэргийн газарт ирж үзлэг хийгээд за хэргийн газрын гэрч болсон хөгжилт болон Ян Фэн гээд хоёр найзыг нь авч явсан, мэдүүлэг авч ирсэн байгаа. Ингээ мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш хөгжилт гэрчийн байр сууриас мэдүүлэг өгж исэн бол тун удалгүй бараг тэр даруйдаа с ิจ гтний байр суурь руу шилжсэн байгаа. Цагдаа нар болохоор цогцыг ингээд хамгийн түрүүнд олсон хүн энэ гэмт хэргийг үйлдсэн байх магадaltaй гэдэг юм таамгийг дэвшүүлээд ингээд хөгжилтөөс мэдүүлэг авч ирсэн байна. Яг энэ хэрэг гараад хэргийг шалгаж явах үед бүгд найрамдах хятад даяар Янда буюу одоо ингээд Striking Hard гэдэг нэртэй тийм гэмт хэрэгтэй хатуу тэмцэх үндэсний компанид ажил эд өрнжсэн үе юм байна л да. Энэ ямар учиртай гэхээр ингээд альва гэмт хэргийг хууль хяналтын байгууллагын маш түргэн хугацаанд олж илрүүлэх ёстой. За ингээд прокурор нь бол тухайн хэргийг маш хурдан хугацаанд хянд шалгах ёстой. За шүүх байгууллага бол гэмт хэрэг үйлдсэн хүнд маш хатуу шийтгэл оноох ёстой гэсэн ийм нэг юм компанид ажил явуулж исэн яг энэ цаг үед таардаг. Үүнээс гадна одоо яригддаг эргээд харахад одоо энэ хэрэгт нөлөөсөн маш том зүйл бол тухайн үед ингээд мөрдөн байцаагч цагдаа нарт ингээд квот өгчдөг байсан юм. За чи энэ сард тэдэн хэрэг шийдэж шүү. Энэ сард одоо тэдэн гэмт хэрэг илрүүлэн шүү ч гэдэг юм квот өгчдөг байсан байгаа байхгүй. Тэгээд тэр квото биелүүлэхийн төлөө цагдаа нар бол үхэн хатан ажилдаг байсан байгаа. Тэгжээч одоо сайн ажилласан гэдэг нэр зүүх эсвэл тушаал дэвшигч гэдэг юм уу. Энэ боломжууд нь олддог байсан учраас хүмүүс цагдаа нар хууль хяналтын байгууллагын тэр квотын төлөө яг тэмцдэг байсан үе байгаад байгаа байхгүй юу.
За тэгээд энэхүү компанид ажлын хүрээнд цагдаа нар, прокурорууд, шүүхийн байгууллагууд ноцтой олон нийтийн анхаарлыг татсан иймэрхүү томоохон гэмт хэрэгүүдийг айл болох богино хугацаанд шийдвэрлэх ёстой гэсэн ийм улс төрийн болон энэ хуулийн нэлтний байгууллагын дарамтанд одоо маш их нөлөөндөр ажиллаж исэн гэж одоо түүхэнд иргэн тэмдэглэгдэж үлдсэн байна. За үүний улмаас мөрдөн шалгах ажиллагааны чанар, за нотлох баримтын үнэлгээ болвол ерөөсөө бүр 2 дугаар тавьдаг. Харин хэрэг шийдвэрлэлтийн хурд гэдэг зүйлүүд бол ерөөсөө бүр номер 1 асуудал. Номер 1 тавих зүйл. Ерөөсөө ийм байсан байна. За ингээд цагдаа нар хөгжилтийг хорж саатуулсныхаа дараа маш олон цагийн турш байцаасан байдаг. Хожим хэрэг шалгагдаад ингээд нөгөө дахиад хөөгдөх үед нөгөө хамт явж исэн Янф ингээд найз нэгдэг шүү дээ. Энэ найз нь мэдүүлэхдээ хөгжилтийг байцааж байгаа өрөөнөөс ингээд бараг тэр дараа эхний өдрөөсөө л ахуулаад ингээд маш их орилж хашгирах тийм дуу чимээ гардаг байсан гэж байгаа. Өөрөөр хэлбэл цагдаа нар хөгжилтийг барьж одоо мэдүүлэг авах нэрээр маш их тарчлааж тамалж исэн гэдэг юм мэдээлэл байдаг. Тэгэхээр энэ дөнгөж 18 настай өсвөр насны хүүг тий гэж тамлах байдлаар мэдүүлэг авч хэлсэн байдаг. Ингээд удалгүй хэрэг гарснаас хойш ерөөсөө хэдхэн хоногийн дотор бараг 2 хоногийн дотор хөгжилт хэрэг үйлдснээ хүлээсэн мэдүүлэг өгсөн байдаг. Би энэ хүнийг алсан гэд. За тэгээ мөрдөн байцаагч нар энэ мэдүүлгийг нь энэ хэргийн гол нотлох баримт болгож ашиглаад одоо ингээд энэ хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд бас байгаа шүү дээ. Тийм биологийн уул мөр одоо хохирогчийн биеэс илэрсэн одоо бусад биологийн нотлох баримтууд шинж тэмдэг өөр юу гэдгийг те уул мөр энэ бүх зүйлүүдийг ерөөсөө огт үнэлээгүй. Тэгээд энд хамгийн нэг ноцтой зүйл нь бол нөгөө хохирогчийн хумсан дороос илэрсэн цусны дээж, цусны бүлэгт ерөөсөө хийсэн шинжилгээний үр дүнг авч үзээгүй байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл хохирогчийн хумсан дороос илэрсэн цусны одоо үлдэгдэл мөр бол хөгжилтийн цустай огт таараагүй гэдэг энэ үйл баримтыг хүртэл үл хайхарсан байна. Тэр үнэхээр харамсалтай. Ингээд 1996 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хөх хотын дунд шатны ардын шүүхээс хөгжилтийг хүчингийн хэрэг үлдэж хүний амь насыг хохироосон буруутай гэмт хэрэгт тооцоод цаазаар авах ял оноосон байдаг. Тэгэд анхан шатны шүүх ерөөсөө хөгжилтийг гэм буруутай тооцож үзэхдээ ерөөсөө 3 зүйлд тулгуурсан байна. Нэгдүгээрт нь хөгжилт ерөөсөө тэр хэргийн газрыг хамгийн түрүүнд олсон хүн. За хоёрдугаарт хэрэгээ хүлээсэн мэдүүлэг өгсөн. За 3 дугаарт нь мөрдөн байцаагч нарын боловсруулсан гэдэг үйл явдлын хувилбар байна шүү дээ. Одоо за ингээд тэгсэн байх, тэгээд тэгсэн байх гэдэг. Энэ хувилбар бол логикийн хувьд боломжтой юм байна гэж дүгнээд тэгээ ерөөсөө ингээд цаазаар ах ял өчгсөн байна. Тэгэд ерөөсөө цагаатгах талын баримтуудыг огт үнэлээгүй. За хөгжилт болон түүний арга гэрийнхэн яг энэ цагаа одоо юу гэдгийг ял авснаас нь хойш эсэргүүцчихсэн. Ерөөсөө огт хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Ялангуяа арга гэрийнхний хувьд тэгээ хятадын нийгэмд гэр бүлийнхнаас нь хэн нэг нь ял аваад гин буруутан ялтан болох юм бол ерөөсөө гэр бүлээр нь нийгмээрээ жигшдэг нэг юм амар нийгэм байсан. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ хөгжлийн 2 ах トゥ тэгээд аав ээж нь бол нийтээрээ жигшигдэж ин хүчин хийдэг алуурчин өсгсөн хүмүүс гих мэтчлэн ингээд ажил төрлөө алдах ч гэдэг юм уу бүр нийгмээс гадуурхагдаж ингээд маш хүнд байдалд орсон. Тэгээ аав ээж нь бол ерөөсөө хүүгийнхаа гин буруутад итгээгүй учраас гин буруугүй гэдэгт маш итгэлтэй байсан. Хүүгээч одоо миний хүү тийм хэрэг хийх хүн бишээ гэж итгэлтэй байсан учраас энэ хэргийн араас бүр уухгүй олон жилийн турш тэмцэлдсэн байдаг. Тэгээд арга гэрийнх нь уул нь бол нөгөө defense lawyer гэдэг байдаг шүү дээ. Одоо нөгөө өмгөөлөгч нь байсан юм билээ л энэ хэрэг дээр. Тэгтээ ерөөсөө өмгөөлөгчийн гаргаж байгаа гомдол, байр суурь зэргийг бол ерөөсөө огт хүлээж аваагүй. Ингээд хэд давж заалдсан хэдий ч одоо өвөр Монголын дээд шатны шүүх нь ерөөсөө хэдхэн хоногийн дотор энэ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн байна. Ингээд ял шийтгүүлснээс хойш ерөөсөө 18 хоногийн дараа буюу 1996 оны 6 сарын 10-ны өдөр хөгжилтөд
оносон цаазаар авах ялыг гүйцэтгсэн. Юу юм? Хамгийн аимшигтай нь. Анхан шатны шүүхэн ингээ гэм буруутай гэд шийдчихлээ. Тэгээд давж заалдж байгаа. Гэтэл шүүхэнд бүр тэр дорн анхан шатны шүүхэн шийдвэрийг хүлээж аваад хэвээр нь үлдээсэн. Гомдлыг ерөөсө бүр хэргийг дахиж нөхөж сөхөж шалгаагүй. Над чин тэр ингээ ерөөсө анх ял авснаасаа хойш тийм мөрдөм шалгах үйл ажиллагаа явуулах нь битгээл зүгээр бичиг баримтын бүрдүүлэлт хийхэд чангалтгүй хугацаа байна шүү дээ 18 хоног гэдэг чинь. Харин тий. Ерөөсөө тэгээд ингээ бүр ял шийдгүүлснээсээ хойш ингээ 18 хоногийн дараа 96 оны 6 сарын 10-нд ингээд буудан хороох байдлаар энэ цаазын ялыг гүйцэтгсэн байдгаа. Тэгэд энэ бүх одоо ингээд мөрдөн шалгах ажиллагаа, тий шүүх ажиллагаа, давж заалдах, энэ цаазаар авах ялыг гүйцэтгэх энэ бүх процесс бүр хардаа гэмт хэрэг гарснаас хойш ердөө 61 хоногийн дотор болж дууссан байгаа шүү дээ. Бүр 61 хоногийн дотор ингээд нэг мөрөөрөө явж исэн залуу амнасаа алдчихж байгаа байхгүй. За ингээ хөгжилтийн гэр бүлийнхэн анханасаа л хүүгээ гэм буруугүй гэж үзчихсэн учраас одоо ялангуяа аав ээж нь бол ингээ олон жилийн турш хүүгийнхаа нэр төрийг сэргээхийн төлөө гэм буруугүй гэдгийг тогтоолохын төлөө маш удаан тэмцсэн. Одоо хэвлэл мэдээллийн байгууллагт маш олон удаа ханджсэн хуульч нар одоо тэгээ сайн дурын хүний эрхийн төлөө тэмцэгч нар гэх мэт одоо бүр яваагүй газар байхгүй. Гэхдээ одоо тухайн үед ингээд шүүхэн шийдвэр нь нэгэнт хүчин төгөлдөр болчихсон учраас тэдний шаардлагыг нь хаач хинч хүлээж аваагүй байгаа. Тэгээ хэргийг бол ерөөсөө ингээд аль биесээр хаасан. Хаач хүлээж аваагүй хүмүүсийг. Ингээд өвөр Монголын нэг 18 настай хүүгийн хэрэг ингээд замхраад хэрэг нь хаагдаад дууссан юм шиг боловч яг үндэ энэ бол дөнгөж эхлэн байсан. Учир нь одоо хөгжилтийг цаазлуулснаас хойш 9 жилийн дараа, бараг 10 жилийн дараа өвөр Монгол даяар нэг юм олон удаагийн хүчингийн болон хүн амны хэрэг хийсэн. Хэрэгээр одоо 90 сурвалжлагдчихсэн Жаожи хүн гэж хүн баригдсанаар энэ хэрэг гэж бүр дахин уруунгоор иргэсэн байгаа. За хоёул ивент тэтгэгчтэйгээ танилцуулаад болчихлоо. За тийм. За өнөөдрийн дугаарыг ажилд бэлэн чадвар сургая. Санхүү эдийн засгийн сургуулийн бүрэлдэхүүн инженер технологийн сургууль буюу UFE Tech гэдэг сургуулийг мэдтгэж байгаа. За UFE Tech сургууль нь санхүүгийн нэг хэсэг сургууль юм байна. За тэгээд шинэ технологи, шинэ арга барилыг ашиглаад ирээдүйн ур чадварыг хөгжүүлэх зорилготой инженер технологийн сургууль юм байна. За мэдээллийн технологийн салбарт онцгойлон анхаардаг, ирээдүйн шаардлагад нийцсэн мэрэгчлэтнүүдийг бэлтгэхээс гадна технологи, дизайн, сэтгэл судлал гэсэн 3 үндсэн чиглэлийг хослуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. За одоо 10 жилийн хүүхдүүд маань, дунд сургуулийн хүүхдүүд маань сургуулаа төгсөөд их сургуульд ороод ямар мэрэгчлэлтэй болох вэ гэдэг дунд ангийнхан маань бас ямар мэрэгчлэлтэй болох вэ гэдэг бодоод шаналаад бас боо юм болдог тэр үеийг болчаад байна л да. Тэр Яшин тэр өнгөрцөн тий. За ямар сургууль сонгох вэ гэж байгаа бол UFE Tech гэдэг энэ сургуулийг одоо онцлон одоо бид танилцуулж байна. За дээр дурдсанчлан ирээдүйн ур чадварыг хөгжүүлэх зорилготой инженер технологийн сургууль байж байгаа. За технологи, дизайн, сэтгэл судлал бас орж ирж байгаа нь бас онцлог юм тийм ээ. Ер нь альва ямар ч мэрэгжилтээр сэтгэл судлалаар давхар сурцсан байхдаа илүү давуу талтай үр дүнтэй байдгаа гэж одоо хэлж болно. За холбогдох дугаар нь 99.9 28 46 юм байна. За тэгээд энэ дугаар руу холбогдоод энэ сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм байна. За баярлалаа. За баярлалаа. За ингээд хятад даяар 90 сурвалжлагдчихсан Жао Жинхүү гэж хүн баригдсанаар одоо энэ хүний өгсөн мэдүүлэг нь хятадын эрүүгийн эрх зүйн түүхэнд хамгийн том шүүхийн алдаануудыг одоо ил болгох эхлэл нь болж өгсөн байдаг юм байна. За хөгжилтийг цаазлсны дараа бол хэргийг албан ёсоор хаагдсан гэж үзэжсэн. Шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон, ялн гүйцэтгэгдчихсэн. Тэгээ мөрдөн байцаах байгууллага хэргийг илрүүлсэн гэж тайлагнчихсан учраас эрх баригчдын үед энэ хэрэг бол зүгээр нэг юм өнгөрсөн асуудал болоод хаагдчихсан, дуусчихсан байсан. Энэ бүх хугацаанд бол хөгжилтийн гэр бүлийнхэн ингээд тэмцээр байсан. Яг энэ хугацаанд яг жинхэнэ гэмт хэрэгтэн нь эрх чөлөөтэй явж яснаас гадна энэ
10 жилийн хугацаанд маш олон хүний амь насанд хүрч, маш олон хүнийг дээрэмдэж, тонж, насан туршаагүй хүмүүсийг хүчирхийлж ингэж явж исэн байгаа байхгүй. Тэр хайран хүний амь нас. Харин тий. За энэ жинхэнэ гэмт хэрэгтэн болохын жав жинхэнэ гэж хүн бол 1972 онд Өвөр Монголд төрсэн бөгөөд 1990-ад оны дунд үеэс эхлээд ингээд ноцтой цуврал гэмт хэрэгүүдээ үлдэж эхэлсэн байдаг. За хожим ингээд мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрч ингээд баригдсанаар энэ хүн бол хүчингийн хэрэг, дээрэм, хулгай болон олон хүний амь насыг хохироосон цуврал алуурчин болох нь олж тогтоогдсон байдаг. Тэгэд үүнд хамгийн харамсалтай нь шүү дээ, 1996 онд гарсан тэр одоо хөгжилтийн гэм буруутай тооцогдоод цаазаар авагдсан энэ хэрэг яг энэ цуврал алуурчин жав жинхүн гэж хүний хамгийн анхных нь гэмт хэрэг байсан. Ямар. Тэр үед хэрвээ ингээд тэр үед яг энэ хэргийг ингээд зөв шалгаад тий биологийн бүрдийн одоо байдгүй махад цусны бүлэг мүлгээр нь ч гэдэг юм ингээд хэрвээ илрүүлээд шалгацсан байсан бол энэ дараагийн олон жилүүдэд нь энэ нэгэн 10 хүн амь насаа алдахгүй байх байсан байх. Энд чинь бүр Өвөр Монгол даяар бүр айц болгож исэн аимшигтай гэмт хэрэгтэй хүн байгаа байхгүй юу. Тэр үед чинь ингээд охид залуучууд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүртэл ингээд ганцаараа явахгүй бай, хөнгөө газраар битгий яв, ороо үдчих битгий гар гэдээ бүр байнга тийм бүр сануулганд ор амьдрах тийм нөхцөлд хүргэжсэн ийм аимшигтай гэмт хэрэгтэй. За тэгээ мөрдөн шалгалтын материалуудаас үзэх юм бол жав жинхэнэ 1996 оноос 2005 оны хооронд олон удаагийн хүчингийн болон хүний амь хохироосон гэмт хэрэг үйлдсэн байдаг. Үүнд нь ингээд насан туршаагүй бага насны жоохон хүүхдүүд ч хүртэл байсан. Тэгээд хамгийн гол нь гэмт хэрэг үйлддэг арга барил нь ерөнхийдөө хоорондоо харьцангуй төсөөтэй байдаг байсан байгаа байхгүй. Ихэвчлэн ганцаараа явж байгаа юм эмэгтэйчүүдийг онлоод хүч хэрэглэн дайраад за тэгээд зарим тохиолдолд бол бэлгийн хүчирхийлэл үлдээд дараа 8 насыг нь охироодог ийм арга барилтай байсан байна. За үүнээс гадна эрэгтэй хүмүүс рүү бас дайрдаг. Гэтэ эрэгтэй хүмүүсийг бол ингэж зарим тохиолдолд алхаас гадна ихэвчлэн дээрэмддэг байсан байна. Маш их хэмжээний мөнгийг нь дээрэмддэг. За дэлгүүр хоршоож гэдэг юм уу тиймэрхүү газруудаар бас явж ийм дээрэм хийдэг. Зодоонууд хүмүүнтнийг маш одоо хүнд бэртэж гэмтэж зоддог. Ерөөсөө бүр юм жинхэнэ засаршгүй гэмт хэрэгтэн гэж байдаг бол тэр энэ хүнийг л хэлэхээр ийм байсан байна. За ингээ 2005 оны үеэр Өвөр Монголын зарим бүс нутагт одоо яаж энэ хэрийг илрүүлсэн бэ гэдэг рүү орж ийн л та. Эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгцэн онц ноцтой гэмт хэрэгүүд ингээд маш олноороо бүртгэгдэж ихсэн байдаг. Энэ үед цагдаа нар үүнийг нэг хүн хийгээд байгаа юм биш байгаа. Өөрөөр хэлбэл цуврал алуурчин байна уу гэсэн энэ дүгнэлтэнд нэг юм хүрсэн байна. Ягаад тэгэхээр сэтгэл зүйн хувьд ч гэдэг юм уу энэ жав хүн гэдэг хүн бол мэдээж эрүүл биш нь тодорхой. Тэгээд олон жилийн туршид ингэж хүн амны хэрэг хийхдээ эхлээд ингээ сардаа нэг удаа ч юм уу 2 сардаа нэг удаа гэмт хэрэг хийдэг байсан бол сүүлдээ нь 2005 оны үеэр ингэж бүр хэдхэн хоногийн зайтайгаар хүний амнаас хохирох ийм гэмт хэрэгээ үйлддэг болж эхэлсэн байна. Тэгэд хамгийн гол нь бас энэ хүнд хожим нь одоо ингээд сэтгүүлч нар ч гэдэг юм уу сэтгэл зүйч нар хэлэхдээ хамгийн анхны гэмт хэрэг нь ерөөсөө илрээгүй энэ хэрэгт нь шал өөр хүн ял үүрээд тэгээд цаазаар авахулсан болохоор энэ нь бас ингээд дөнгөж гэмт хэрэгээ эхэлжсэн цуврал алуурчны хувьд бол юу ч гэмээрэмдээ одоо те би ингээд яваад аж болох юм байна. Би баригдахгүй яваад аж болох юм байна гэсэн сэтгэл зүг ингээд маш хүчтэй өдөөсөн байх магадaltaй гэж одоо бол үздэг. За ингээд удаан хугацаанд үргэлжилсэн мөрдөн байцаалтын үр дүнд жав жихүүнийг 2005 оны 10 сарын 23-ны өдөр баривчилсан бөгөөд цагдаа нар түүний үлдсэн олон гэмт хэргийг дахин шалгаж эхэлсэн. За жав жихүүн ч одоо хэд хэдэн маш ноцтой гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрсөн байдаг. За ингээд хэрэгэн шүүхийн явцад шилжих тэр үед жав жихүүн өөрөө бичгээр мэдүүлэг одоо гэмт хэрэгээ хүлээн зөвшөөрсөн юм мэдүүлэг тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. За энэ тайлбар дунд нь 2006 оны 12 сарын 5-ны өдөр яг ингээд өөрөөхөө бичгээр гаргасан өргөдөлтөө
1996 оны 4-р сарын 9-ны өдөр болсон эмэгтэй хүний хүчирхийлж амь насыг нь хохироосон гэмт хэргийг бий үйлдсэн юм а гэж мэдүүлсэн байдаг. Энэ нь нөгөө хөгжилтийг цаазлах үндслэл болсон яг тэр гэмт хэрэг баггүй. Тэгээ Жао Жихун энэ гэмт хэргийг хүлээхдээ зүгээр юм ерөнхий байдлаар би энэ хэргийг хийцэн юм а гэж хэлээгүй. Бүр яг тэр хэргийн газар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчийн одоо байр байдал гэдэг юм хохирогчтой холбоотой юм олон нийтэд ил болоогүй хүмүүс мэдэх боломжгүй маш олон нарийн ширээ мэдээллүүдийг ингээд дэлгэрэнгүй дурдж мэдүүлэх тайлбар өгсөн байдаг. За тэгээ энэ бүх нь бол тухайн үед ингээд мөрдөн шалгалтын явцад бүрдүүлсэн байсан хэргийн материалтай яг таарч исэн. За үүнийг нь анзаарсан одоо хуулийн хяналтын байгууллагынхаа энэ мэдүүлгийг нь дахин шалгахгүй бол Жао Жихун үнэхээр яг жинхэнэ гэмт хэрэгтэн мөн байж болцсохгүй юм байна гэдгийг одоо таамагийг гаргахад хүргэсэн байна. Ингээд хэрэг мандаж эхэлж байгаа маа. Одоо хэрвээ Жао Жихуны өгөөд байгаа энэ мэдүүлэг нь хэрэв үнэн зөв байх юм бол энэ хөгжилтийг огт ингээ гэм буруугүй байхад нь хис хэрэгээр цаазаар авсан гэдэг нь асуудал гарч ирнэ шүү дээ, тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол нэг хүний амь наснаас гадна ингээд энэ хэрэг дээр ажилласан цагдаа, прокурор, шүүхийн байгууллагуудын маш том ноцтой алдааг энэ дээр гаргаж ирэх юм болцсохгүй нөхцөл байдал үүссэн байна. Тэгээ хэдийгээр ингээд Жао Жихуны эсрэг шүүх хян шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн байсан боловч одоо түүний хэргийг хянаа шийдвэрлэх ажиллагааг төр зогсоогоод хөгжилтийн хэрэг дээр дахин шалгалт хийх юм шаардлага гарсан байна. Яг тэгэхээр нэг талаас бол нөгөө хүний цаазлагдсан хүний хэрэг байгаа даа шүү дээ. Нөгөө талаас болохоор уг хэргийг ингээд өөрөө үйлдсэн ингээд мэдүүлээд байгаа энэ хоёр хүний мэдүүлэг зэрэг ингээд байгаад байгаа. Тэгээ хууль зүйн үүднээс аваад үзэх юм бол ингээд нэг гэмт хэрэгт хоёр хүн буруутай байж болохгүй шүү дээ, тий. Тэгэхээр ингээд аль нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсгээд байсан учраас хин нь яг жинхэнэ гэмт хэрэгтэй юм бэ гэдгийг заавал олж тогтоох юм шаардлага нэгдүгээр яг хууль зүйн үүднээсээ бас үүссэн гэсэн. За ингээд баг 10 жилийн өмнө бүрэн хаагдсан гэж үзэгдэжсэн хөгжилт хүүгийн хэрэг дахиад эхэлсэн. За энэ үеэс одоо хөгжилтийн эцэг эхийн болон арга гэрийнхнийх нь олон жилийн тэмцэл шин шатанд гараад илүү хүчтэй тэмцлээ үргэлжлүүлж шаардлага тавих болсон. Тэдний хувьд бол ерөөсөө Жао Жихуны мэдүүлэг гарч ирсэн нь одоо хүүгээ анханасаа гин буруугүй гэж үзчихсэн тэдгээр хүмүүсийн хувьд бол юм анхны юм бодит баталгаа нь орж хуурж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд энэ хүмүүс арга гэрийнх нь сэтгүүлч нарт, хуульч нарт, эрдэмтдээд те хүний эрхийн байгууллагуудад гэдэг ингээд явж болох бүхэл газраар явж энэ хэргийг олонний анхааралд оруулахыг хүссэн. За үүний ч дагуу олон нийт одоо анхаарлаа энэ хэрэг дээр хандуулж цагдаа нарыг хуулийн хяналтын байгууллагынхныг, шүүхийнхнийг одоо буруутгах энэ хандлага руу орж ирсэн. Маш олон хуульч нар энэ хэрэг дээр ажиллаж бид даасан хуульч нар ажиллаад ингээд санал дүгнэлтээ гаргаж ингээд боловсруулж олон нийтэд түгээж санал бодлоо хуваалцаж эхэлсэн байдаг. Тэгэд хуульчдын тухайн үедээ хэлжсэн одоо санал дүгнэлтээр бол яг энэ хөгжилтийн хэрэг дээр ажиллаж исэн энэ ажиллагаа бүр нь анханасаа маш олон ноцтой зөрчлийг гаргаж исэн юм байна гэдгийг тэмдэглэсэн байдаг. Тэгэд ингээд хууль хяналтын байгууллага хэргийг ингээд дахиж хянаж шалгахаас өөр аргагүй болоод одоо бүх хэргийг сөхөж авч утсан байгаа хгүй. Эхнээс нь ахуулаад. Тэгэхэд эндээс бол ерөөсөн маш олон ноцтой үйл явдлууд илэрсэн нь хамгийн түрүүнд мэдээж хөгжилтийн өгсөн өөрийнх нь мэдүүлэг байгаа. Нүгийн тэргээ хүлээсэн мэдүүлэг байгаа. Тэгээ энэ нь ерөөсөн ингээд аваад үзэх юм бол хоорондоо ямар ч авцалдаагүй гэм буруутай байж болох тийм нөхцөлийг ерөөсөн огт харуулахгүй илэрхийлэхгүй байсан. Одоо жишээлх юм бол хөгжилтийн өөрийнх нь өгсөн мэдүүлэг нь тэр нас орсон ян гэдэг эмэгтэйг гадна талаас нь ямар шуухан байр байдалтай тийм эмэгтэй байсан өндөр намч гэдэг юм уу ерөөсө бүр тэр хохирогчоо ерөөсө бүр дүрсэлж мэдхгүй байсан. Тэгээ дээрэс нь тэр хохирогчийн бас нэг онцлог нутгийн аялга энэ төр байсан юм байна л да. Тэр мэр талаар бүр огт мэдхгүй байсан. За хэргийн газрын талаар түүний хилжсэн тэр дүрслүүд нь бас ерөөсө бүр огт таарахгүйсэн. Тэгээ ийм байсаар байхад би энэ хэргийг үйлдсэн гэж
гэж мэдүүлэг өгсдгийг нь хүлээгээд авсан байгаа байхгүй. За тэгээд үүнээс гадна одоо хохирогчийн хумсанд ороос илэрсэн цусны шинжилгээ нь хөгжилтийн цусны бүлэгтээ ерөөсөө огт таарахгүй байсан гэдэг. Энэ чинь бол бас л хамгийн том баримт шүү дээ, тийм ээ. За тэгээд гэмт хэргийн газраас олдсон энэ нөгөө уул мөрөөд байгаа. Энэ нь ерөөсөө бас хөгжилтийнхтэй ерөөсөө таарахгүйсэн. Энэ бүх баримтуудыг ингээд бүр үл хайхраад шийдсэн гэдэг чинь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүр тэр чигтээ анханасаа бөөн зөрчилөлтөй л явж ирсэн байгаа байхгүй. Тэгэд үүнээс гадна одоо хэргийн газрын үзлэгийн материалуудыг ингээд дахин судлахад энэ биологийн шинжтэй зарим нотлох баримтуудыг огт үнэлээгүй, зохих хэмжээнд шалгагдаагүй байсан тогтоогдсон гэдгийгсэн байгаа. Тэгэд хамгийн гол нь шинжээч энэ төр уулна ингээд томилоод ажилласан байгаа байхгүй тий. Тэгсэн хүртлөө ингээд зөвхөн мэдүүлгийг нь хүлээгээд авчихсан. За энэ асуудал нь шүү дээ эрүүгийн эрх зүйд ингээд маш чухал байдаг нэг зарчмыг хүн зөрчсөн хэрэг болсон гэж одоо хуульч нар дүгнэдэг. Эрүүгийн хэрэгтэй на мэдүүлэг биш хүний өөрийнх нь өгж байгаа мэдүүлэг. Энэ мэдүүлгийг хизээж за мэдүүлэг бол өөрөө нотлох баримтын зөвхөн нэг төр. Тэрнээс биш дангаараа ийм хангалттай үндэслэл болж болохгүй. Болж тийм байх ёсгүй. Тэгэхээр энэ одоо маш олон нөхцөл байдлаас урган гадаж гараад энэ зарчим үүссэн байгаа шүү дээ. Мэдүүлгийг хүн ямар ч байдлаар өгж болно. Бусдын дарамтанд ор өгж болно. Эсвэл гэмт иргэднийг нуун хаацайлах зорилгоор тийм мэдүүлэг өгж болно. Тэгэхээр мэдүүлэг гэдэг бол ерөөсөө дангаараа хангалттай гэм бурууг нотлох тийм тайлбар болж чадахгүй гэсэн энэ амар том зарчмыг л зөрчсөн л байгаа. Тэгээ ялангуяа одоо хүний амь насыг энэ хөнөөсөн, хүний амнаас хохирсон эм гэмт хэрэгт бол бусад биед нотлох баримтууд заавал тухайн мэдүүлгийг давхар баталгаажуулж явах ёстой. Одоо шинжээчдийн дүгнэлт өөр бусад гэрчүүдийн мэдүүлэгч гэдэг юм уу те. Тэгээ энэ бүх ингээд нотлох баримтууд нь харилцан бие биенээ баталгаажуулж байж тухайн мэдүүлгийг одоо нотлох баримтаар хүлээн авч хэрэгт хавсаргах хэрэгтэй байдаг бахна. Гэтэл энэ хэрэг дээр бол бүгдээрээ эсэргээрээ байсан байна. За мөн мэдүүлгийн үеэр одоо мэдүүлэг авах үедээ хүч хэрэгэлсэн байж болзошгүй гэдэг энэ асуудал маш хүчтэйгээр хожим нь сөхөгдөж гарч ирсэн. Хөгжилтийн нөгөө найз Янфэн хожим нь мэдүүлэг өгтөө анханасаа л энэ байцаалтын өрөөнөөс орилох дуу чимээ сонсогддог байсан гэж одоо бүр анханасаа ярьсаар байсан байгаа байхгүй. Тэгээ хожим нь ингээд хэргийг сөхөд харахад тэгэхэд одоо ярьсаар байхад нь үл тоож байж байгаа сөхөгдөх үед гарч эрэхт нь энэ асуудал нь олон нийтийн анхааралд орсон байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл хөгжилтөөс мэдүүлэг авахдаа зовоон тарчлаад тамалж зодож нүджаад мэдүүлэг авцсан л бол эрүү шүүлт гэсэн үг шүү дээ тий. Тэгээд яг үнэ эрүүдэн шүүжгаад мэдүүлэг авсан байж болзошгүй. За үүний маш том сонгодог жишээ болж байна гэж хуульч нар юм бичсэн байдаг. Ингээд 2014 он гэхэд нөхцөл байдал эцэст нэг юм өөрчлөгдөд жаужийн хүний мэдүүлэг, за шинээр үнэлэгдсэн нотлох баримтууд, олон нийтийн анхаарал болон хуульч нарын шаардлагын үр дүнд Өвөр Монголын дээд ардын шүүх хөгжилтийн хэргийг дахин хэлцгээр шийдвэрлсэн. За энэ бол яг тухайн үедээ хятадын шүүхийн практикт маш ховор тохиолдол байсан. Яг тэгэхээр энэ хэрэг нь аль хэдийн шийдэгдээд хүн нь ялаа аваад цаазаар авагдсан. Тэгэхээр энэ ийм хэргийг дахин сөхөж шалгана гэдэг бол ер нь хятадд тийм байгаагүй л асуудал юм байна. Тэгэхээр хөгжилтийн хэрэг дээр яг ингэж шүүхээс энэ хэргийг дахин шалгая гэдэг энэ шийдвэр гаргасан нь өөрөө маш ховордлын онцгой тохиолдол болж исэн гэж байгаа. Ингээд 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Өвөр Монголын ардын дээд шүүхэд шүүх хурал болсон бөгөөд өмнөх шийдвэрүүдийн үндслийг нэг бүрчлэн шалгаад хөгжилтийг гин буруутай тооцох хангалттай үндэслэл байгаагүй байна гэж дүгнэлтэнд хүрээд улмаар албан ёсоор хөгжилтийг гин буруугууд тооцсон цагаатгаж өмнөх шийдвэрийг хүчингүй болгосон байна. Өөрөөр хэлбэл ингээд хөгжилт гэдэг энэ 18 настай хүүг цаазлууснаас нь хойш ингээд 18 жилийн дараа нэр төрийг нь сэргээсэн.
ийм хэрэг басан байдаг. За өнөөдөр ч гэсэн энэ хэрэг бол ингээ хятадтай орчин үеийн эрүүгийн эрх зүйн түүхэнд гэх юм хамгийн алдартай цагаатгалын хэрэгүүдийн нэг болж үлдсэн. За Ингээд цагаатгах шийдвэр гарсны дараа шүүхийн дэд ерөнхийлөгч Жао Жампинг хөгжилтийн эцэг эхээс албан ёсоор гуйчлалт гуйгаад одоо 30,000 юань гэж ойролцоогоор тэр нь 4,500 орчим доллар нөхөн төлбөрт өгсөн. За үүнээсээ хоошоо дахиад 2014 оны 12 сарын 30-нд 2 сая юань буюу ойролцоогоор 322,000 орчим долларын нөхөн төлбөрийг өгсөн юм билээ. За тэгээ энэ одоо нөхөн төлбөр нь мэдээж хүүгийнхаа нас орсон хугацаанд эцэг эхийн хүлээсэн тэр сэтгэл зүйн хохирол тэ тэгээ оршуулгын зардал гэх мэт энэ бүх зардлуудыг харгалзаж тооцоод ийм нөхөн төлбөр олгосон гэсэн байна лээ. за яг ивент итгэгчтэйгээ танилцаад За За өнөөдрийн дугаарыг аяллаа төвцөг Air Market ивент итгэж байгаа. За Air Market нь 26 жилийн турш гадаад аяллаа салбарт одоо хэрэглэгчтэй найдвартай түнш байсаар ирсэн. За харин Air Market компани маань шинжлэгдээд ребрендинг хийгээд аяллаа төвцөг болон өргөжж байгаа юм байна. За аяллаа төвцөг гэхээр юу вэ гэхээр ингэх юм бэлээ. Виз мэдүүлгийн зөвлөх үйлчилгээ, аяллаа төлөвлөгөө гаргах үйлчилгээ, зочид буудал захиалах үйлчилгээ, нислэгийн тийз захиалах үйлчилгээ, за мөн дата сим худалдаа авах гэх мэт бүгдийг ингээд яг нэг цэгийн үйлчилгээ гэдэг чинь яг тэрэн шиг болгочихж байгаа юм байна. Энэ ч бүр маш амар байхгүй юу? Жишээлбэл би хаашаа аялах уу гэж за нэг тийш аяллаа гэж бодъё. За би Япон явъя гэж бодоод гэртээ сууж илээ л. Тэгэнгүүтээ за виза яаж авах уу гэд өөрөө ингээд бүгдийн судлаад ингээд яваад байна. За тэгээд онгоцны тийзээ яаж авах уу гэж буун судалгаа хийгээл 3-4 хоног ингээд буун цаг заваа зарцуулаад буун юм болно. За гэтэл яг эцсийн мөчөд за нэг юм бүтгэ болчлоо гэхэд би дахиад өөр улсын талаар бодож эхэлдэг байхгүй. За тэнгууд эн чинь ингээд 7-10 хоногийн турш би Япон явах гэж догдолж ирсэн хүн чинь бүтгэ болчихгод өөр улс гээд дахиад ингээд хугацаа авсан үйл явдал болоод эхэлнэ гэсэн үг. Тэрний оронд Air Market дээр очиод за би Япон явах гэж байгаа гэвэл тэнчнээс бүх мэдээллийг чинь чамд ингэж гаргаж өгөнгүүтэй. За тэр нь болохгүй байна гэх юм бол тэр дороо за битгүүл боли Солонгос аялье гээд ерөөс ингээд юмыг маш хурдтай тэгээд амархан болгочихж байгаа надад санагдаад байгаа юм. Air Market-ийн аяллаа төвцөг гэдэг. Ялангуяа нөгөө нэг анхудаа аялж байгаа хүмүүст бол энэ мэдээлэл маш чухал та. Тэгэхгүй одоо магадгүй буруу зөрүү мэдээлэлээ бөглөгч гэдэг юм уу? Эсвэл одоо зочид буудлаас хонгох гэдэг бол мэдээж аяллаа үед маш чухал байдаг. Тэгэхээр хаана байршилтай буудал авбал зүгээр үү те? Эсвэл одоо тэр буудлынхаа ойролцоо үзүүр үйлчлэгээний газрууд нь ойрхон байх юм бол амарч гэдэг юм. Энэ бүгдийг ингээ мэрэгжлийн хүмүүсээр нь хийлгэх юм бол маш амар байх нь л дээ. Тэгэхгүй бас англи хэл мэддэг ч юм байгаа, мэдгүй ч хүмүүс байгаа. Анхудаа аялж байгаа ч хүмүүс байгаа. Тэгэхээр тэдгээр хүмүүст бол маш хэрэгтэй л үйлчлэгээ болж байгаа юм байна да. За тэгээд Air Market-ийнх маань яг одоо аяллаа төвцөгөөрөө дамжуулаад визний үйлчлэгээ гэхэд Америк, Солонгос, Япон, Европын орнууд, Австрали гэдэг за ер нь баг ихэнх орнуудын визний зөвлөгөө үйлчлэгээг үзүүлж байгаа юм байна. За Air Market одоо хотод 6 салбартай. За Air Market нь Улаанбаатарт 6 салбартай. За харин аяллаа төвцөг нь болохоор улсын их дэлгүүрийн зүүн урд яг нөгөө нэг Air Market гэдэг хаяг байдаг шүү дээ. Яг тэрэн дээрээ байрлаж байгаа юм байна. За тэр бол одоо хаанаас ойрхон газар та. За холбогдох дугаар нь 70 10 50 юм байна шүү. За баярлалаа. За хөгжилтийн эцэг их нь ингээд хүүгийн цагаатгсан шүүхийн шийдвэрийг хүлээж авснаас хойшоо одоо мэдээж талархаж хүлээж авах нь тодорхой. Тэгээд хятадтайхаа уламжлал ёсоор тийм тухайн шүүхийн шийдвэрийг ингээд их хувийг нь хуулбарлаж авч хагаад булшин дээр нь шатаасан юм билээ. Нөгөө заншлаараа бол ингээд хүүдээ үнэн тогтоогдож гин буруугүй гэдэг нь илэрсэн тогтоогдсон гэдэг шударгаас тогтсон гэдгийг ингэж мэдэгдэж байгаа зан үйл юм байна л. Тэгэхээр энэ хэсэг энэ төр бол бас бичлэгээр нэвтрүүлгээр энэ төр зөндөө интернет дээр цацагдсан байдаг. За хөгжилтийн хэргийг ингээд цагаатгаснаар бол энэ хэрэг ингээд зүгээр дуусч орхигдоогүй. Араас нь дараагийнхаа асуудлуудыг гаргаж ирэх нь тодорхой. Тэгэхээр 18 настай хүүг ингээд хийс хэрэгээр цаазлахад хүргэсэн хүмүүс ямар хариуцлага хүлээх юм бэ? Олон нийт бол ерөөсөө энэ асуудлыг маш хурцаар шүүмжлэн гаргаж тавьж исэн.
тэр цагдаа нар, прокурорууд, шүүгч нар эдгээр хүмүүс одоо ингээд ямар хариуцлага хүлээх юм бэ? Тэгээд энэ олон нийт мэдсэн нь ганц хөгжил боловч үүний цаана хичнээн ийм хэрэг байгаа вэ, тийм. Гэх мэтчлэн олон нийтийн шахалт дарамт бол хятад даяар нэлээд хүчтэй явагдаж эхэлсэн. Тэгээ эрүүгийн хэрэг дээр ингээд шийдэх явцад ингээд алдаа гарцсан бол ингээд тухайн шийдвэрийг ингээд хүчингүй болгочих болно, тийм. За чи гин буруугүй байсан юм байна гэж шийдчих болно. Гэтэл цаазаар авсан хүний хувьд нь чинь ингээд нөхцөл байдал нь шал өөр байгаа байхгүй. Тэр хөгжил ингээд шоронд амьд цэрүүн байж исэн болвол хөгжлийг суллаад одоо нөхөн төлбөрч гэх юм уу ингээд өгөөд те нэр төрийг сэргийх боломжтой. Гэтэл ингээд нэгэнд цаазаар авагдсан тохиолдолд ингээд нэр төрийг нь 1000 сэргээгээд тэр хүнийг босоод ирч чадахгүй ийм аимшигтай үр дүнд хүргэдэг учраас бид хоёр өмнө нас нэлээд хэд хэдэн дугаар хийжсэн те цаазаар авах ялгын тухай маш харамсалтай тохиолдлууд зарим нь амжаад гин бурууг нь тогтоогдсон байдаг. За яг энэ хятадын тохиолдолд бол ингээд маш хурдан хугацаанд буюу ерөөсөө тэр хүү юм цогцос олоод цагдаад дуудлага өгснөөсөө хойш ерөөсөө ингээд 2 сарын дараа цаазаар ахуулж байгаа. Тэр энэ тохиолдолд бол алдааг эргэн засах боломжгүй юм үрдэ горт болж байгаа. Тэгээ 2014 онд хөгжилтийг цагаатгасны дараах энэ анхны мөрдөн шалгалт яллага ажиллагаа болон шүүхийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцсон бүх албан тушаалтнуудыг шалгах ийм хяналт шалгалтын үйл ажиллагаа эрхэлсэн. За үр дүнд нь бол нийтдээ 27 албан тушаалтан янз бүрийн хэлбэрээр сахилгын болон захиргааны хариуцлага тооцогдсон байна. Тэгэхээр энэ 27 хүн дунд болоод цагдаа нар байгаа, прокурор байгаа, шүүх байж байгаа. Тэгээ энэ хүмүүс нь зарим нь бол яг энэ хэрэг дээр ингэж маш амжилттай ажилласан учраас бүр тушаал дэвшээд цагдаагийн бүр нөлөө бүхий дарга марга болоод бүр ингэж явж исэн хүмүүс зөндөө байхгүй. Тэгээ 27 хүн. За зарим ч бол албан тушаалаасаа энэ хэргийн улмаас ингэж дахин сөхөгдөх үед нь ажилласаа халагдаад заримынх нь карьер нь ч дуусаад зарим нь бол нэг юм сануул гарах хэмжээ авах гэх мэт иймэрхүү байдлаар шийтгэгдсэн юм билээ. Тэгээд энэ хэрэг дээр ингээд олон нийтийн хамгийн анхаарлыг татаж шүүмжлэлд өртөжсэн хүн бол мөрдөн байцаагч Фэн Жимин гэж хүн байдаг. За энэ хүн бол яг энэ хөгжилтийн хэргийг гардан хариуцж шалгаж исэн удирдах албан тушаалтнуудын нэг өөрөө бас гэрчийн мэдүүлэг энтрийг нь авч исэн яг юм гардаж гүйцэтгэжсэн хүн байгаа. Тэгээ энэ хэргийг ингэж маш богино хугацаанд амжилттай шийдснийхаа төлөө энэ хүн тушаал дэвшээд бүр шагнуулаад Өвөр Монголын хууль сахиулах байгууллагад одоо олон жил ажилласан гэдэг бүр нөлөө бүхий хүн болчихсон байсан 2014 онд. Тэгээд энэ хүн 2014 онд гэхдээ шалгагдаад харамсалтай нь яг энэ хөгжилтийн хэрэгээс болж тийм хариуцлага хүлээгээгүй юм л. Шал өөр авилгын хэрэгт холбогдоод тэгээд тэрнгээрээ ял шийтгүүлсэн. Тийм болохоор одоо ч гэсэн олон нийт ингээд энэ хүнийг цохох ялан аваагүй гэж буруутгадаг юм билээ. Тэгээд нөгөө нэг Жао Жи хүн гэд хүн байж тээ тий одоо яг жинхэнэ гэд хэлсэн. Тэр энэ хүнд юу тохиолдсон бэ гэхээр тэр өөрийнхөө үйлцэн бүх гэмт хэрэгүүдээ ингээд бичээд мэдүүлэг өгсөн байгаа шүү дээ тайлбар гэмт хэрэгээ хүлээгээд. Тэгээ яагаад ингэсэн бэ гэхээр одоо энэ үчи өөрөө бүр маш олон тооны гэмт хэрэг үлдчихсэн. Тэгээ цаазаар авах ялтай нь ер нь бол маш тодорхой байхад энэ хүн өршөөл хүссэн байна. Тэгээ хэрвээ би ингээд ялангуяа тэр 96 оны хөгжилтийн хэргийг би үйлдсэн юм а гэдгээ үннээ хүлээчих юм бол намайг энэ үйлдсэн гэмт хэрэгүүдтэй чин сэтгэлээсээ харамсаж байгаа байна гэж бодоод өршөөл үзүүлж магадгүй гэж бодоод тэр өршөлт одоо хөгжилтийн хэргийг би хийсэн юм а гэдгийг хүлээсэн байгаа байхгүй. Гэхдээ шүүх бол мэдээж юу гэж үнийг нь хүлээж авах вэ? Түүний үйлдсэн өөр бусад гэмт хэрэгүүд хангалттай хатуу хариуцлага тооцоход бол үндэслэл болно. Ингээд гэм буруутай тооцогдоод 2015 онд бол цаазаар авахулсан юм билээ. Тэгээд энэ хөгжилтийн хэргийн бол одоо би түрүүнд хийсэн тийм хуулийн сургуулиуд нэг том жишээ олгож заавал авч үзтгээ гэх. Тэгэхээр энэ дээр хоёул үлдсэн хугацаанд жоохон хууль зүйн талаас нь энгийн ойлгомжтой тайлбарыг өгье гэж бодож байна.
За орчин үеийн эрхцүүд бол яг энэ үзэгдлийг одоо энэ хөгжлийн хэрэг дээр энэ гардаг үзэгдлийг одоо tunnel vision буюу одоо ингээд хонглын сэтгэлгээ гэж нэрлэдэг. Энэ яг юу юм бэ гэхээр ингээд мөрдөн байцаагч юм уу прокурорууд ч юм уу те эднэр ингээд хэн нэг хүнийг сэжигтнэр сонгосныхоо дараа үйлдсэн бүх нотлох баримтууд, үйл баримт, тэр таамаг өнтер дэвшүүлэхдээ ерөөсөө тэр хүнийг л буруутай гэдэг өнцгөөс л бүх баримтуудыг бүрдүүлдэг, бүх баримтуудыг тэрлүү чиглүүлдэг, тэрнтэй холбоотой тайлбар гаргаж ирдэг. Ийм үзэгдлийг хийлгээд tunnel vision гэж. Тэгэхээр хөгжилтэй хэрэг дээр яг ийм зүйл болсон байгаа байхгүй юу? Тэгээд цогцыг нь олсон хүн гэдэг шалтгаанаар л ерөөсөө сэжигтэн гэж үзээд тэгээд ерөөсөө үлдсэн бүх мөрдөн шалгах ажиллагааг энэ тавмгаа нотлоход чиглүүлсэн. Тэгээ энэ хэргийн сургамж нь бол хятадын эрүүгийн эрх зүйн процесс болон шүүхийн практикт хэд хэдэн том өөрчлөлт оруулахад хүргэсэн. За ялангуяа хэрэг хүлээсэн мэдүүлгийг дангаар нь яллах үндслэл болгож болохгүй гэдэг үндслэл зарчим бүр хуульчлаад оруулж ирсэн. За эрүүдэн шүүж мэдүүлэг авахсан байж болцсошгүй тохиолдолд магадгүй тохиолдолд тийм ээ тухайн мэдүүлгийг нотлох баримтаас хасах ёстой. Өөрөөр хэлбэл хэрвээ мэдүүлэг авахдаа тэр хүнд ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлсэн байх юм бол байж болцсошгүй байх тохиолдолд ерөөсөө тэр мэдүүлгийг нотлох баримтаас хасна гэсэн. Өөрөөр хэлбэл ерөөсөө үнэлж дүгнэхгүй. За тэгээд үхлийн ялтай гэмт хэрэгт одоо нотлох баримтуудыг илүү өндөр стандартаар үнэлж дүгнэх, хянах ийм шаардлагуудыг хуулиндаа төлхөө оруулж ирсэн. Тиймээс одоо энэ бүх ажиллагаа ялангуяа хөгжилтэй хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан алдаа, нотлох баримтын үнэлгээний алдаа, прокурорын хяналтын алдаа, шүүх байгууллагын алдаа энэ бүгдийг ингэж сургамж болгож хятадд одоо хуулийн сургуулиуд нь жишээ болгож авч үздэг байна. Ер нь бол нөгөө эрүүгийн хэрэг дээр ажиллаж байгаа прокурор, улсын яллагч, мөрдөн байцаагч нар бол зөвхөн хүннийг яллах талаас нь биш. Мөн цагаатгах нотлох баримтуудыг адилхан яг зэрэг ингэж ижил тэгш баланстайгаар ингэж бүрдүүлэх ёстой гэдэг хавц дээр. Тэгэхгүй бол одоо зөвхөн яллах талаас нь улсын яллагч ингэж бүрдүүлээд байх юм бол нөгөө талаасаа бусад тэр хамааралтай байж болох цагаатгах нөхцөл байдлуудыг орхигдуулчих нь шүү дээ тий. Тэгээ мөрдөн байцаагч прокуроруудаас гадна өмгөөлөгч гэдэг хүний яг ингээд ажиллах цар хүрээ эрх мэдэл нь үнэхээр хязгаарлагдмал харьцуулах юм бол хаа нэгэн газар төрийн байгууллага дээр явж ороод тий нотлох баримтууд бүрдүүлэх тэр эрх мэдэл нь өөрөө хязгаарлагдмал байхгүй. Тэгэхээр төр үнийг бас давхар хийж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ бүх асуудлуудаас ингээд сургамж аваад хятад өөрийнхөө хууль тогтоомжиндоо өөрчлөлт оруулсан байдаг. За энэ бас нэг сургамжтай зүйл нь бол энэ хэрэг дээр бол ингээд бүх алхам болгоноос нь ингээд сургамж авч тэрэн дээр хичээл болгож зааж байгаа. Тэгээд бас нэг яригддаг зүйлд бол энэ давж заалдах шатны шүүх гэж юм байна шүү дээ. Давж заалдах шатны шүүхийн алдааг бас маш хүчтэй буруутгаж авч үздэг. Хөгжилтөд ингээд цаазаар авах оноосны дараа хэргийг маш богино хугацаанд ингээд дараагийн шатны шүүх рүү шилжүүлсэн байгаа шүү дээ. Гомдол өнтер гаргаад гэтэл энэ давж заалдах шатны шүүх чинь анхаар шатныхаа шүүхийн шийдвэрийг ингээд тэр чигээр нь үлдээсэн ерөөсө бүр нэг ч ингэ сөхөж хараагүй байгаа байхгүй. Уул нь бол ингээд эхний шатны шүүхийн шийдвэрийг ингээд авч үзээ дахин үнэлээд үнэн зөв шийдсэн байна уугүй байна уу гэдэг энэ хяналтын үүргээ хэрэгжүүлэх ёстой байтал ерөөсөө тгээгүй. Хяналтын механизмаа бүр утгаар нь хэрэгжүүлэх байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр давж заалдах шатны шүүхийн буруу бас маш нөлөөтэй том байсан гэж одоо л үздэг байгаа. За тэгээд нэг ийм маш харамсалтай хэрэг байна да. Тэгэд яг ийм хятадын одоо ийм төвлөрсөн засаглалын дор байдаг ийм хууль хяналтын байгууллагуудын алдаа гэх юм уу те. Энэ зүйл бол одоо ч гэсэн ер нь байсаар байгаа гэж үздэг. Хөгжилт бол ерөөсөө зөвхөн нэг жишээ. Яг энэтэй адилхан нэг юм төсөөтэй алдартай томхон хэрэгнүүд зөндөө идэм билээ. Нэ шопинг, тин
Синшан гэдэг ер нь иймэрхүү харамсалтай хэрэгүүд зөндөө байт юм лээ. Гэхдээ одоо хятад эндээсээ бас сурамж аваад холбогдох хууль тогтоомжуудтай өөрчлөлтөө хийгээд гээд явсаар л байгаа. Ер нь аль ч улсын дэлхийн ямар ч улс ямар ч эрх зүйн одоо нэг төгсөрчөөгүй учраас суралцаар л явна да. Дэлхийд даяараа хүн төрөлхтөнд тэр чигээр. Тий. Яг тэгээд хууль гэдэг зүйл бол цусаар бичигдэж байгаа. Иймэрхүү алдаан дээрээс л сургамж авч бичигдэж байгаа хөрх юм. Иймэрхүү кинонууд ч бас зөндөө байдаг шүү дээ. Сүүл нэг генетикийн шинжилгээ хийдэг болцсноос хойш хичнээн 10,000 бараг хэдэн зуун хүн гин бурууг тогтоогдоод гин бурууг байсан хүмүүс цаазаар авахцсан тогтоогдоод бүр харамсалтай нэг кейс зөндөө байдаг. Тэгэхээр энэ чинээс дахиад нөгөө нэг юу харагдаад байгаа юм л та. Цаазаар авах ял гэдэг бол буруу юм аа. Тэр хүнийг насаар нь хорих нь зүйтэй. За гин буруутай итгэхэд бол насаараа хоригдно гэдэг бол цаазаар авснаас илүү ял болноо. За гин буруугүй хүн байвал харин тэнд итгэл найдвар тээгээд хизээ нэгэн цагт хин нэг намайг гин буруугүй минь нотолчоосоо гэд итгэл найдвар тээгээд ер нь амьдран тэ тэр хүн чинь. Тэгэхдээ айл талтай ашигтай тийм одоо үг юм байгаа юм л та. Юугүй ингээд алчгаар чинь ингээд дараа нь гин буруугүй гэд хичнээн цагаатахад тэр бум доллар өгөөч тэр чинь хүнээ алдсан хүн чинь яаж л одоо сайхан байх вэ тэр нэр. Тий. За үнэхээр харамсалтай байна. Нэг ийм харамсалтай хэрэг байна да. Тэгээ бас тэр нэг тэдэн хэрэг илрүүл гэдэг бас жоохон сонин тий. Манайд ч бас замын цагдаа нарыг дэгдэг штэ. Тий. Өдөрт тэдэн согтуу жолооч бол гэдэг тий. Хин ч арх уухгүй бол тэр хүн яаж болох юм. Тэгээд олохгүй байхаар нь загин дэг юм шүү. Олохоор нуурмшуулдаг ч юм уу гэдэггүй юу ч болдог. Зөвөр араач тий байдаггүй илгүүр тий. Энэ хятадтай энэ нөгөө нэг энэ ийм төвлөрсөн бодлоготой гэдэг зүйл нь өөрөө бас буцаагаад зарим тохиолдолд үнэхээр алдаатай гэдэг нь яг энэ иймэрхүү тохиолдлоос харагдаж байгаа юм л та. Ерөөсөө шууд муухарлаад даалгавар өгөөд намын даалгавар өгөөд ингээд зүтгүүлчих. Тэр зөв байна уу, буруу байна уу тэр хамаагүй тий. Тэгэл ерөөсөө нэг юм ямар нэгэн үр дүн гар. Мэдээж энэ бодлогын зорилго бол ерөөсөө хууль хяналтын байгууллагын ажлыг үр дүнтэй болгох, төргөн шуурхай ард иргэдэд ингэж одоо сургамж өгөх, гэмт хэрэгтнүүдийг айлгах юу гэдэг юм те. Ийм зорилго бол мэдээж сайн зорилго байсан л та. Гэтэл үүнийг дагаад ийм алдаа дутагдлууд маш их бас байсаар ганцхан чи эрүүгийн гэмт хэрэгдээр ч биш маш олон өөр бусад эрүүгийн гэлтгүй өөр эрх зүйн асуудлууд ч гэсэн бас байсаар л байгаа юм. За нийгмийн ялгаа гэж зүйл байна тий. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг маань аяллаа төвцөг Air Market болон UAFTech сургууль, за мөн өмгөөллийн MBS Partners хуулийн фирм ивент итгэсэн нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн хот мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 170 столгоны хот мөндөр хажуугаар хүрлээ. За гээ дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.